За юм ярих шүү одоо. Камера хараад бантаа байв. Та нэг тийм түүх байдаг баха. Явсан дикхэд би шамтайгаа хүчирсэн дикхэд би дочирсэн тэрнээс хойшлуусан бүхний чадах юм шиг гөртөө би бардамхад зүг. За Баруун аймгийг дайлаар морноо. Одоо ингэж аялал маань эхэлж шүү дээ. Ийм сайхан аялал дөнгөж эхлэеч байх ийм гой сайхан намаа. Тэгээ бодоод үзлээ өөр ханга араа хангаар ямар байх вэ? За хаана ирж вэ баясаа? 9 насгаар ирлээ. За энийг хараад ингээд 108 шиг соврог байгаа. За гад мэдээгүй хов гэж байна даа. За миний найз За энэ дахиад 100 хийдэд бид нар явж байна. Одоо та бүхэн энийг харах юм бол энэ дотор маа бохомгч маань байгаа гэж. Энийг ламтан хийсэн. Гоё явж байна уу? Энэ хаана ирсэн байгаа лээ? Эрдэнэзуу хий. Тийм ээ, Эрдэнэзуу хий. Монголоор ажил ямар байна? It's good. Тэр үед манай өвөө энд. Энэ хар хорон бол манай аавын төрсөн нутаг. Өөр хэлэхүүг алга тэрчээ. дөнгөж сая ханийн заяа дуудвал. Сая энэ лам нарын дээр ороод жоохон хэрүүл маргаан салгадаг энэ ном уншууллаа. Сүсгтэй олонтойгоо сүсгэлээд бурхадтаа мөрөгчөө гарч ирлээ. Хямар сэргэлээ. Хэрэг лам боосон бол энд байж байжтэй гэж бодлоо. Энд хулантай очиж байсан. Чи дээрээс нь юу вэ? Юу вэ? Заяа, байла. Хүү эднэр чи хөөцөлдөжгүй гэж. Гişүнээ. Гişүнээс ярьлага авах гэсэн. Энэ амар гоё эртний барилгыг энэ чигээр нь хадгалж аваад маш их талархаж байна. Наад хэд чинь баг 500 жилийн. Тэгээ өнөөдөр өглөөнөөс юу ивдээ? Яав юу? Өглөөнөөс хойш тэгээд зандаа яваа. Эмэгтэйчүүд гоё лээ. Тэр нь яадаг нөө? Тэр нь чиний хүссэн яаж л өөрчлөлмөр байна. Тэгэл тийм л олно. За Эрдэнэзуу хэд 108 соврахтай гэж байна. 1500-аад оны үед байгуулагдсан ийм сайхан түүхтэй газар ирлээ бид хэд. Яа ийм гоё. Гоё таа тэгээ басна. Яагаад ч бүр гоё харагдсан гэдэг. Хаадар гүйхгүй байна. Хаадар байна. Яагаад тийм чаваас ирээд шиг. Ийм сүсэг бишэлтэй хөхтэй лам болох. Бэлэгтэй. Юу гэдэг. Сайн 108 удаа мөрөг гэдэг. Аавынхаа төлөө. Аавынхаа бартыг арилгахын төлөө. Чайрын төлөө. Аав чайраа их мөнгө олохын төлөө залбираа. Хамгийн анхны 18 сүншигтэйгээр уламжлан ирсэн гэж ярьдаг билээ гэж. Хувилгаан даваг даржаа. Одоо яг энэ шүлэн дотор ингээд байгаа мэй. Элен цэцэг Ахтайсан хаан гэдэг хүн байсан байдаг болж. За За энэ хэсэг нь хар хорон хотын үлдэгдэл суурь гэсэн шүү. Манайдас удаанаас таарсан да. Энэ там.
Мөнх хааны гэнэ. Гэрээ ханаа таавар суугаад. Тохойтой зэн. Зүгээр тоос өнөх хамгатай иждэг. За би тэгэд бодлаад байж байна. За санаасхан уу, сайхан зугаалж явна уу? За манай гэрээс очил тань. За хомтор явсан. За ингээ манайх ингээд Итали Францын номер 1 бүтээгдэхүүн Quacha гэдэг майхан байна. Quacha Хятад тэрхүү сонсогдоод ах юм. Яга Франц болчихж байгаа юм байна. Юу л хятад захиалгаар нь үйлдвэрлэдэг. За. Гэхдээ хамгийн сайн одоо ингээ багнууд нь ингээ хийлдэг. За ингээ энэ бол зочны өрөө. Тэр зочны өрөө байна. Дээшгээ 2 м. За ингээ зогсож тий. Чи 2 м өвшөлөө өөрөө. шилтэй. За дотгошоогоо. Ингээ дотгошоогоо манай унтлагны өрөө байна. Тэр 50 цаг ястаг гэрлэглөө. За энэ Эрдэнэтийн манай Эрдэнэтийн маань юу вэ? Мишаку байна. Хоньны носон Мишаку байна. За сүлдээгийн найрын ширээ. Сүлдээгийн ширээ чинь нэрээ ямар том юм бэ те? Бүр Тийм ээ. Гоё юм. арай л том. Бараг галтгооны галтгоогоо аваад ирсэн юм шиг байна. За сайн уу буцка. Сайн уу юу вэ? Аялал сайхан уу? Сайн уу? За гана тамчи хоёр яхаар ирлээ. Элэдэ хоолоо хийж идэж дуусчаад аягхангаа угааж байгаа л та. За энд бас 2 өрөө майхан байна. Хөө энэ ардаа унтлагын шүүгэн ингээд шүүгээтэйгээ. Харахаас юм дээрс ингээ гарч ирдэг. Юу наач дэнлүү юм аа. Сонгаад ингээд романтик гэрэлтэй. Nice. За одоо яг гол эзнийх нь өрөө. Алах нэ. За энэ чи одоо ингээд унтлагын өрөө master bedroom байна. Бэ чаавал. Master bedroom те. Одоо хондоо бүрэн яг саадгүй. Ясных нь дасаа гараа. За тэгээ манай кампник. Иймэрхүү. Тэгээд ороо Тэгээ нэг тавцаа тавиад тааж байгаа. хом тур яваад байгаа шүү. Манай кампингийн хом тур. За бидний кампингийн анхны өдөр нэг бороо шороотой адал явдалтай өнгөрч байна. Ингээд суусгаач. За гамтха гоё бороо байна уу? Ха? Гоё штэ стагай. Ингээд майхныхаа сүлдээгийн майхны сарвчиг одоо ингээд нөмрөө сууж авах жишээ нэ. Хоёроо халт өдөөл ээж ийзээ. Үдэггүй аа. Sorry. Ань би гэдэг гашруулаа. Харин тий. Бид нар мөнгөний төлөөд Орхны хүндэд балаа авсан нь. За бид нар явсаар агаад чулуутын хавцал дээр ирлээ. Амар хавцал байна. Амар уу? Адал явдалтай л явж байна да баясаа. Баги.
За тэрхийн цагаанаар. За бид хэд ингээд тэрхийн цагаанаараа хараад камплсан байна. За энэ ч манайхан энэ ч ингээд хоолоо хийсэн байна. За одоо хаана? Ингээд за гомонтой шүлтэй хоол хийж идэж байна. Борцтой гомонтой шүлтэй хоол хийж идэж байгаа юм байна. За дараагийн campers алидийн хоол нь болчихсон. Идээд сууж байгаа харагдах юм. Булгооги. Ямар хоол гинэ? Саяхан манай ихнэр бүлгөөгийг хийчихсэн. Пүү. Хэр ерөөсө солонгос хоол хийгээ сууж Араа байгаа. сая би шууд хонийн шууд гаргаад нэмгэн хэрчээл ихнэр шууд уураад За. шууд бүлгөөгээ. Аа. Тэгэл нуураа хараад одоо хоол идэж ин да. Нуур муур бол зүгээр эндээс болоод янзын харагдаж шүү дээ. Пүү. За дараагийн гэр бүл энэ ч бүр ресторан цаашаа юм биш үү, бүр өндөг мөндөг харж байна. Алж идэг шүү. Бүргэр идэж байгаа юм. Заарэ. Пүү. Аа. За баярлаа. За баясаа айлын хоол буудаж харагдчих юм да. Энд алсан. За энэ гэр бүл одоо зөв хоол айл хэдий хийгээд идсэн сууж байгаа харагдах юм. Десерт. Одоо би десерт хийдээ сууж ийн гэж ш. Десерт хийдээ сууж ийн гэж. За дараагийн гэр бүл бас хоолоо идээд тэнцээ билээ хоол идэж юу байна? Энд ч ямар хоол идэж? Гомонтой. Шүлтэй. Ногоотой, гомонтой, ногоотой, борцтой шүл юм шүү дээ. Амар сан. Харж байна уу? Юу юм бэ? Үлгэрийн орд юм хаашаа. Дэваачин юм байж байна. Tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the Alcatraz. Сайхна харах дэвтэй 800-ны түүхэн айлбай тунгаад туаартын хамаг өдөрмөл өвөн дайны дараа тогтстой түүлийн үнэн болоор бэн гэдэг нэг хүүгэн За ингээд бид явсаар агаад хоргийн цагаан дээр гараад ирлээ. Энд дээрээс л та аюу өндөр харагддаг юм байна. За хоргон тогоон дээр гартаад бууцгааж байна. Хоргон тогоо хайр гэсэн юм. Хоргон тогоо тэгээд дээр үл юусэн нэг амар том битэй хүн баах нөх болохгүй тул нөх ухсан тэрийг нь хоргон тогоо.
хорог гэдэг эмээ байсан гэсэн. Тэгээд орой болгон цайгаа чамдаг. Хүүгээ хүлээгээд. Тэгсэн чинь хүүн болохоор нэг том чулуу өргөж явж байгаа. Тэрэндээ даруулсан тайхар болоод эмээ маань хүүгээ хүлээгээд орой болгон цайгаа чансаар байгаа. Тэгээд өнгөрсний дараа хорог уул болсон юм лээ. Тэгээ нулимс нь хүүгээ хүлээгээд орой болгон уйлдаг. Тэр нь болохоор тэрхийн цагаан нуур болсон төвхтэй. За. Тэгээд нэг гэр бүлийн л ер нь бол ягаар аялаад явж байгаа юм шүү дээ. За ямар ч тач сайхан оол руугаа гарчаад одоо нор руугаа очиж ганаа. Авны хажууд цагаад авах. За ингээ манай багийнхан агуу үтгэр явж байна. Тэр тайхар чулууг дарсан. Тавьсан залуу энд ирж шээдэг байсан гэсэн. Тэгээд энэ шээсэн юм гэдэг нь гараад.